Сайн байцгаана уу? За, Филиппин улсын Cebu арлаас Linter Academy-гаас мэдчилж байна. За, би энэ 4-7 хоногийн хугацаатай IELTS-ийн ангид суралцгаар ирсэн байгаа. Тэгээд ягаад Linter Academy-г сонгосон бэ гэхээр би IELTS-та бэлтгэх гээд сургууль судлаад сургалтын төвүүд Монголд судлаад явж байхдаа ерөөхдөө language journey гадаад хэл зуучлалын төвтөө таарсан. Ер нь бол Монголд ингээд ажлынхаа хажуугаар англи хэллээ сайжруулъя, IELTS бэлдээ, одоо яриагаа сайжруулъя ч гэдэг юм уу гэд явахаар ерөөхдөө жоохон завгүй хүмүүсүүдийн хувьд бол цаг их ороод бас ялгаагүй нөгөө сургалтын төлбөр бол бас тийм хямдхан биш байсан. Тэгээд ерөөхдөө 1 сарын хугацаанд эсвэл 2 сарын хугацаанд 3 сарын хугацаанд гээд төлөвлөөд ийм вакуум орчинд суралцчих юм бол маш өндөр үр дүн гарна гэж би гадарлаа. Одоо ингээд суралцаад 2-7 хоног өнгөрцөн байна. Энэ өндөрлөгөөс харахад вакуум орчинд суралцах нь маш үр дүнтэй байд юм байна. 2-7 хоногч гэсэн би яг хүсэж исэн одоо writing, listening гэдэг одоо IELTS-ийн скиллүүдийг ер нь бол маш гоё техникээр барьж авлаа. Тэгэхээр одоо 10 жилээ төгсөж байгаа одоо их сургуульд одоо гадагшаа явж байгаа дүүнер болон хэлээ сайжруулах байгаа одоо бусад найзуудаа, бусад хүмүүстэй зөвлөхөд вакуум орчинд сонгож суралцах юм бол хамгийн зөв гаргалгаанд байх болно шүү гэж хэлье. Давуу тал нь гэх юм бол одоо энд амралтын өдрүүдээр бид нар Филиппиний байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалчин ажлын 1-5 дахь өдрүүдтэй болохоор яг гоё өдрийн 8 цагаар хичээллээд төвлөрөөд маш урт хугацаанд бүх өдрийн цагаа ашиглаад суралцчихж байгаа. Одоо би гэртээ байсан бол тий ажлын гэрээ хоолоо хийн гингүүт хамаг цаг ингээд ахуйд явчихна тий ажилд явчихна. Энд болохоор зөвхөн сурахад төвлөрөөд хоолунд одоо байр бүх юм цаанаасаа гэхээр ер нь бол үнэхээр гоё амрангаа суралцж чадчихна. Тэгээд гол нь үр дүн юм байна. Вакуум орчинд суралцаарай гэж л зөвлөе да.